1973 он эцгүй талыг сэрэн Эрдэнтийн овооны орд газрыг ашиглахаар Монгол орны 4 зүг 8 зохисоос залуус илгээлт авч хүсэл мөрөөдлөн өвөртлөн эх орны бүтээн байгуулалтанд оролцох өрнүүн тэмүүлэлтэйгээр Эрдэнэтэд цугласан түүхтэй. Эцгүй хоосон талд хот үйлдвэр барихаар цугласан илгээлтийн эцдийн бахархам түүхийн үргэлжлэл болсон олон мянган залуусын нэг нь Үүр цайхын Амарбат юм. Тэрээр Эрдэнэт хот хэмээх аж үйлдвэрийн томоохон хотод төрж өссөн ч монголчуудын туулсан шилжилтийн үеийн эдийн засгийн нөлөө түүний бага насыг тойрч өнгөрсөнгүй. 1990-ад оны хүүхдүүдийн өсөж хүмүүжиж өрсөлдөн тэмүүлсэн бүхий л түүхийг нэхэн адил туулжээ. Тэгээ би одоо яг Эрдэнэтэд төрсөн улс орон 30 жилийнхаа концепцийг тодорхойлсон юм бол Эрдэнэт хотын урт хугацааны одоо хөгжлийнх нь зураг нь юу ах юм бэ гэдгийг гаргаад тэгээд тэрэн дээр илүү одоо төвлөрч ажиллаж байна. Гэхдээ тэр 2 дугаар ангийн жаахан сурагч байхдаа өсвөрийн улаан загалмайн хөдөлгөөний нэг хэсэг болсноос эхлээд өнөөдрийг хүртэл бусдад тусалж, оролцож, манлайлж, өөрчилж, асуудлын шийдлийг эрэлхийлэх замаар алхасаар өнөөдрийг хүрчээ. Сурагч насандаа хүүхдийн оролцооны байгууллагууд, сурагчдын зөвлөл, клуб дугуйлангуудад идэвхтэй ажиллаж, өнгөрсөн хугацаанд багаараа ямар нэгэн зүйл бүтээхийн аз жаргал, бие даан хариуцлага хүлээхийн ач холбогдлыг мэддэг болжээ. Би Эрдэнэт байхдаа хүүхдийн байгууллагад явдаг байсан. Хүүхдийн байгууллагч өөрөө хүнд нэг тийм одоо нээлттэй зан чанарыг бий болгочдөг, өөрийгөө илэрхийлдэг, бусдаа нийцтэй байдаг. Тэгээд ингээд олон хүүхдүүдийн дунд бусдыгаа удирдахын тулд асар их хэмжээний одоо ярих, өөрийгөө илэрхийлэх, тэгээд тэргээрээ дамжуулаад бусад хүүхдүүдэд манлайлах ийм шаардлага байдаг. Тэгээ энэний дагуу одоо үеийнхэн дундаа л одоо чинь цуг хамтарч ажиллахын зэрэгцээ бас тодорхой хэмжээнд өрсөлдөнө. Иймхүү үзэл бодлынх нь суурь бүрэлдэж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох урам зориг, бусдын төлөө гих хүсэл тэмүүллээр дүүрэн болсон Амарбатын Эрдэнэтээс нийслэл рүү тэмүүлсэн мөрөөдөл хуульч болохоос шийдсэн өдрөөс нь эхэлжээ. Тэр мөрөөдлөө биелүүлэхээр хуулийн сургуульд эсэж, хуульч мэргэжлийг эзэмшжээ. Сурагч байхаасаа хичээлсэн мэтгэлцээний орхилгүй их сургуульдаач мэтгэлцсээр Монгол улсаа төлөөлөн дэлхийн их сургуулиудын авраг шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд оролцож өдрөө Монголын мэтгэлцээний гэр бүлийг тэргүүлэн ажиллаж байна. Зүрх хүчнээс дахин асуугаад байгаа зорилго. Энэний цаана өөрөө ямар үр дүн хүлээгээд байгаа юм те гэдэг энэ хэсгээ хамгаалахад их төвөгтэй ийм нөхцөл байдал руу бол орсон. Тоглолтыг эргүүлэх гэж одоо тоглолтын төгсгөлд бол бас зөндөө үзлээ. Сургуулаа төгсөөд өмгөөлөгчөөр ажиллах хугацаанд төрлөх Эрдэнэт хотынхон хамгийн том байгаль орчны асуудал болох цагаан тоосны асуудлаар стратегийн өмгөөлөл хийж, эцэст нь төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйг нүүлгэн шинээр барих үйл ажиллагаанд биечлэн оролцож байжээ. Мөн дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдэд хууль зүйн мэргэжлийн тусалцаа үзүүлж хохирсон иргэдийг хамгаалж байв. Уул уурхайн зүй бус нөлөөнөөс болж хүнд байдалд орсон Баянхонгор аймгийн Цаг сумын малчид, Ховд аймгийн Цэцэг сумын малчдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан түүхтэй юм. Энэ улс орны чинь зөв зорилготой, тэр зөв зорилгод дандаа яг шудраг хууль ёсонд нийцсэн ийм арга замаар хүрдэг улс төрчид хэрэгтэй байна гэдэг ийм шаардлага тавиад энд нийцэхгүй байгаа учраас бид нэр асуудлууд дээр шүүмжлэлтэй хандаад байгаа. 12 мянган орчим заалтыг үнэлэхэд одоо хүний эрхийн агуулгаар нийцүүлэх шаардлагатай. Дахиж энэ хуулийн заалтуудыг эргэж харах шаардлагатай. Заримыг нь бол хүчингүй болгодог юм уу, заримыг нь өөрчилдөг юм уу, заримыг нь шинжилдэг юм уу, ийм агуулгатай заалтууд бол 800 орчим байна гэдэг ихний байдлаар хадгалт бол хийгдэж байна. Бид нэр одоо энэ Монголд ажил хийгээд нийгмийн даатгалд одоо даатгалаа төлж байгаа 1 сая гаруй хүмүүс бүгд нийлж мөнгө өгөөд нөгөө талд тэтгэвэр тэтгэмж авж байгаа 400 мянган хүнийхээ тэтгэврийн өгч дийлэхгүй байгаа учраас улсаас татаас авж байна гэсэн. Улсаас мэдээж юунаас төсвөөс өгөн, төсөв нь бол эргээд бидний татвар болчихж байгаа. Мөн засгийн газрын өмгөөлөгчөөр хөгжлийн банк, хөтөл, дархны хэрэгүүдэд ажиллаж байсан туршлагатай өмгөөлөгч юм. Өөрөөр хэлбэл хөгжлийн банкны зээлийг анханасаа төлөх зорилгогүйгээр аваад
Энэ мөнгөө худалдаа хөгжлөөс зээлж хөгжлийн банкнд зээлээд хөгжлийн банк нь QS зээлээд эргүүлээд өөрийнхөө мөнгийг ингээд одоо хөгжлийн банкаар угаагаад авчиж байгаа юм л да. Тэгээ ингэж зээлэхтэй хүртэл одоо тэр худалдаа хөгжлийн банк нь 6% хүүтэй зээлээд дундаас нь хүү хүртэл хоцсон ийм үйл явдал болоод өнгөрчээ. Хамгийн том 15 зээлдэгчээс хилцээр хийж байгаа баг 1-2 л зээлдэгч байна уу да. Бус нь бол үндсэндээ ингээд одоо жоохон хайстай илүү их санаачлаг гаргасан өөрчлөгдсөн энэ төр юм байхгүй. Дээрээс нь төлөлт бол тийг байна. Хуульчаас гадна тэрээр сурган хүмүүжүүлэгч багш юм. Отхон тэнгэр сургуулийн хууль зүйн сургууль болон Монголын лектор төвд олон зуун шав бэлтгэж байжээ. Түүнээс гадна шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эрдэнэс 5-7 компани төлөөлөн удирдах зөвлөл, Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын хурлын тамгын газарт ажиллаж байсан төрийн албан хаагч юм. Улсын хурлын хамгийн газрын хяналт шалгалт үнэлгээ мониторингийн функцийн байгууллагууд, бүтцийн байгууллагууд энэ олон тооны тайлан төлөвлөлт дээр ингээд анализ хийгээд ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр бид нар нэгдүгээрт бол маш ойлгомжтой төлөвлөх, хоёрт нь төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх төсвийн яг таг тавьж өгөх, гуравт нь тэрийг өндөр дүнтэй гүйцэтгээд, дөрөвт нь тэрийг маш сайн одоо үнэлж дүгнэх гэсэн энэ дөрвөн төсөвлөлт, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт гэсэн энэ дөрвөн процессыг ингээд бүхэлд нь өр нөлөөтэй явуулах энэ дагуулга дээр бол анхаарах хэрэгтэй болж байна. Амар Ватан JCI прогресс салбар байгууллагыг 2013 онд үүсэн байгуулагдахаас эхэлж нэгдсэн анхны 13 гишүүний нэг бөгөөд 12 жил JCI байгууллагын гишүүнээр ажилласан түүхтэй. Энэ байгууллагын үнэт зүйл, эрхэм зорилго, алсын хараа, өөрийнх нь баримталдаг зарчим, байр суурьтай огтлолцож буйг олж харснаас хойш өнөөдрийг хүртэл энэ байгууллагынхаа нэгэн эд эс нь болсоор байна. JCI прогресс салбар байгууллагын хамгийн анхны ерөнхий нарийн бичгийн даргаас эхэлсэн тэрээр өнөөдөр салбар байгууллагынхаа хамгийн эрхэм алба болох салбар байгууллагын ерөнхийлөгчийн зүйсгэлээ хүлээн аваад байна.